Сайн байцгаана уу? Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй Сирпа подкастын ээлжит дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарын маань зочноор олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн нийтийн удирдлагын техникийн багш Хатагтай Мегмар өргөдөн ирж оролцоод байна. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бид мэргэжлийн ёс зүй гэсэн сэдвийн хүрээнд ярилцах байгаа. Тэгэхээр эхний асуултаа танд тавья. За ёс зүй гэж юу вэ? Та энэ талаар бас товч танилцуулахгүй юу? За ёс зүйн шинжилгээ ухаан бол нэлээд эртний шинжилгээ ухаан учраас маш олон тодорхойлт байдаг. За төрийн албаагчийн ёс зүйн талаар ярихад бид нар ёс зүйн онолын талаар эхэлж сэдвүүдээрээ ярьдаг л да. Гэхдээ ёс зүй дээр бид нар тогтсон тодорхойлт ярихаасаа илүү практикт одоо бий болсон маш олон хүмүүсийн өөрсдийнхөө туршлагаас үүдэлтэй энэ одоо тодорхойлтуудыг бас ярихыг хичээдэг. За гэхдээ мэдээж бас их сургуульд ёс зүйн хичээл үзэж байгаагийн хүрээнд бид нар онлын тодорхойлтуудыг тодорхой хэмжээгээр үздэг. За ёс зүйн шинжилгээ ухааныг үндэслэгч гэдэг Аристотелийн тодорхойлтыг ер нь хамгийн түрүүнд ирж татах дуртай. За Аристотелийн хувьд бол хүн юу хийх вэ, юу хийхгүй байх вэ гэдгийг л зааж чиглүүлдэг энэ шинжилгээ ухааныг ёс зүйн шинжилгээ ухаан гэж үзсэн байдаг. Тэгэхээр ёс зүй гэдэг бол хувь хүний хувьд ер нь алтан гац болдог гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүн юу хийх ёстой, юу хийх ёсгүй, юу буруу, юу зөв гэдэг маань хүний ёс зүйтэй байх энэ талаарх ойлголтыг илэрхийлдэг. За харин онлын хувьд бол бид нар ёс зүйг нь зөв болон буруу зан үйлийг ялгах, чиглүүлэх үн цэс зарчмын тогтолцоо гэж бас үздэг. Өөрөөр хэлбэл өмнө ярьсанчлан хувь хүний өөрийнх нь одоо амьдралдаа баримтлах, мэргэжилтэд баримтлах ерөнхийдөө энэ одоо амьдралын бүх хүрээнд хамарсан энэ ёс зүйн шинжилгээ ухаан бол нэлээд өргөн байдаг юм аа. Тэгэхээр дараагийн асуулт маань болохоор мэргэжлийн ёс зүй гэж яг юу вэ? Түүний бас онцлогийн талаар. За ер нь мэргэжлийн хувьд бол мэргэжил болон өөр ингэсэн онцлогтой байдаг. За гэхдээ хувь хүний одоо байгалийн шинж чанар гэж байдаг учраас ёс зүй дээр бас бүх мэргэжлийг үл хамаарах юм нэгдсэн ёс зүйн үн цэс зарчим гэж байх ёстой. Жишээлбэл ямар ч одоо мэргэжилтэй байсан шударга байх, хүнлэг байх, энэрэнгүй байх гэдэг бол тухайн мэргэжлийн ёс зүйн үн цэн болдог. За харин одоо мэргэжлийн онцлогуудаа шалтгаалсан мэргэжлийн одоо ёс зүйн дүрмийг бас батлахыг та бүхэн сайн мэдж байгаа. Жишээлбэл хуульчдын ёс зүйн дүрм байна, эмчнэрийн цагдаа гэд бүгд ингээ өөр өөрсдийн мэргэжлийн онцлогийг харуулсан ёс зүйн дүрмийг баримталдаг. За гэхдээ ер нь ёс зүй бол мэргэжлээс ангид орж болдог. Гэтэл мэргэжил нь өөрөө ёс зүйгээс ангид орох боломжгүй гэж эрдэмтэд тодорхойлсон байдаг. Энэ нь өөрөө мэргэжлийн ёс зүй бол бүх мэргэжилд хамаатай төдийгүй мэргэжлийн ямар ч мэргэжлийн хувь хүн тухайн мэргэжилд ажиллаж байхдаа баримтлах ёстой үн цэс болон зарчим илэрхийлнэ гэж ойлгож болох юм аа. За ер нь мэргэжлийн боловсралтай, мэдлэгтэй, ур чадвартай хүмүүсийн хувьд мэргэжлийн алдаа гаргахаас илүү ёс зүйн алдаа их гаргаад байдаг. Тэгэхээр ёс зүйн алдаа гаргасан нь өөрөө эргээд явандаа мэргэжлийн алдаа болдог учраас ёс зүйг бас нэлээд мэргэжил болгонд за ялангуяа төрийн албанд бол маш чухал тооцож энэ ёс зүйн талаарх сургалтуудыг төрийн албанд байнга хийж байгаа. За ер нь төрийн албаны ёс зүй гэдэг маань өөрөө бас бусад мэргэжлүүдээс нэлээд онцлогтой байдаг учраас төрийн албаагчдын хувьд хамгийн их одоо өндөр ёс суртахууны шаардлага тавигддаг гэж ойлгож болох юм аа. За төрийн албаагчийн ёс зүйн талаар жоохон дэлгэрүүлж ярих болох уу? Болон. За тэгэхээр төрийн сургууль маань ер нь олон улсын харилцаа болон төрийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн хөтөлбөрүүд маань өөрсдөө төрийн албан хаагчдыг бэлтгэж байгаа гэдэг утгаараа төрийн албан хаагчийн ёс зүй бол нэлээд чухал сэдв юмаа гэж үзэж болно. За төрийн албан хаагчийн ёс зүйн бусад мэргэжлүүдээс ялгах хамгийн том онцлог бол ерөнхийдөө нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг хүлээх гэдэг бол энэ мэргэжлийн хамгийн том онцлог юм аа. За төрийн албан хаагчид ерөнхийдөө хувь хүний одоо амьдрал, за хувь хүний эрх чөлөөтэй холбоотой шийдвэрийг гаргадаг ийм чухал ажил мэргэжил учраас эргээд энэ нь өөрөө өндөр ёс суртахуунтай байх энэ шаардлагыг тавьдаг. За төрийн албан хаагчдын ёс зүйн үйлдэл маш богино хугацаанд хүмүүсийн одоо анхаарлыг татаж энэ нь одоо нийгэмд бас нэлээд их асуудал үүсдэг та бүхэн сайн мэдж байгаа. За ёс зүйтэй байхад бол нэг магтаад байхгүй мөртлөө яг ёс зүйгүй байгаа тэр
нэг хүний үйлдэл бүхэл бүтэн төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчдын одоо нэр хүндэд халдах хэмжээний ийм чухал байдаг учраас ер нь төрийн албан хаагч болох жаа хүн гэдэг бол төрийн албан хаагчийн ёс зүйн өндөр шаардлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар нь төрийн албан хаагчийн онцлог, ёс зүйн онцлог маань өөрөө нийтийн эрх ашигын төлөө байх ёстой бол яг энэ үнэт зүйлс, энэ зарчмаа бас баримталж эндээ дотоод одоо хүнийхээ хувьд энэ зарчимтай нийцдэг байж ч хүн одоо ёс зүйн болон мэргэжлийн албатай холбоо гаргана гэж үзэж болно. Тэгэхээр төрийн албан хаагч болох ч байгаа, суралцж байгаа болон за ирээдүйд төрийн албан хаагч болох юм сонирхолтой ер нь оюутан залуусд бол энэ хувь хүний дотоод одоо гарахгүй тулд аль болохоор өөрөө төрийн албанд ажиллаж байгаа хүн бол нийтийн гишүүн сонирхол төрийн албанд нэгд байт юм аа. Хувийн гишүүн сонирхол хоёрт байт юм аа гэдгийг л гэсэн ойлгож ухамсарлаж орох хэрэгтэй. Ингэснээрээ тухайн хүн ажил мэргэжил дээр ямар нэгэн амжилт гаргах, за ёс зүйн болон мэргэжлийн алдаа гарахгүй байх боломж нь бол бүрднэ гэж үздэг. Хүн ер нь дуртай ажиллаа хийгээд яваад хахаар тийм одоо амжилт гарах гэх амархан байдаг шүү дээ. Тийм болохоор ер нь энэ өөрийнхөө дотоод үнд зүйлсээ зарчмаа нийцэж гинүү гэдгийг сайн шалгаж авах хэрэгтэй л та. Зөвхөн төрийн албанд ч биш, ер нь ямар ч мэргэжлийн хүн байсан миний орохж байгаа салбар, миний ажиллаж байгаа энэ салбар маань миний дотоод үзэлтэй нийцэж гинүү, одоо зорилго маань нийцэж гинүү, үзэл санаа нийцэж гинүү гэдэг дээр их анхаарах юм бол аливаа алдаа гаргахаас сэргийлэх амжилттай байх үнц юм уу гэж бодож байна. Тэгэхээр ёс зүйн үнэт зүйлс хүчин зүйлүүд нь юу байдаг вэ? Мөн төрийн албатай хэрхэн холбогддог юм болов? За тэгэхээр ёс зүйн үн зүйлсийг сая бас яриад өнгөрлөө. Ер нь үн зүйлс гэдэг бол хувь хүний хувьд хамгийн их одоо ач холбогдолтой, үнэтэй гэж бодож байгаа тэр зүйлсийг бид үнэт зүйлс гэж хэлж байгаа. За ер нь үн зүйлсээ баримжаалж хүн шийдвэр гаргадаг амьдралдаа. За хувь хүний төвшөнд бол ерөнхийдөө бие хүний төлөвшөлт, зарчим, үн зүйлсийн тогтолцооноос хамаардаг. Ихэнхдээ гэр бүл, боловсрол, найз нөхөд, шашин, за тухайн орны бас зан заншил энэ туршлагаас их сурвалжтай хувь хүний мэдрэмж, зөв бурууг ялгах энэ ойлголт мэдрэмж гэж үздэг. За үн зүйлс бол ер нь хүний ямар сонголт хийх үү, ямар хүнд итгэх үү, ямар шийдвэр гаргах уу, за өөрийнхөө одоо энерги, цаг хугацаагаа юунд зарцуулах вэ гэдгийг тодорхойлдог ийм чухал хүчин зүйлс байдаг. Ийм учраас үн зүйлс бол яа харахгүй ёс зүйн хүрээнд судлах ёстой чухал ойлголт байдаг. За нийгмийн болон хувь хүний ёс зүйн гэсэн үн зүйлсийн хэлбэрүүдээс бид нар ёс зүйн үн зүйлсийг илүү их анхаарал тавьж одоо судалдаг байгаа. За ёс зүйн үн зүйлс жишээлбэл үнэн чанарга байх, энэрэнгүй байх, хариуцлагатай байх гэх мэт маш олон үн зүйлс багтж байгаа. За энийг бид нар төрийн албанд болон бусад мэргэжил бодохоор ямар ч мэргэжилтэй хүн заавал зайлшгүй ёс зүйн үн зүйлсийг бол баримтлах шаардлагатай маа гэдэг юм ерөнхий бас үн зүйлсүүд бол байгаамаа. За ер нь үн зүйлсийг өмнө нь бас сая дурдаад өнгөрсөн өөртөө энэ хувь хүнийхээ үн зүйлс, тухайн салбарынхаа үн зүйлс, мэргэжлийнхаа үн зүйлстэй нийцж явах юм бол хүн амьдралдаа одоо мэргэжилтэй амжилттай байх юм боломж бол гардаг. За харин судлаачдын бас нэлээд хэдэн судалгаагаар харагддаг л та. Хувь хүний үн зүйлс нь байгууллагынхаа эсвэл мэргэжлийнхаа үн зүйлстэй зөрчилдөж байгаа хүмүүс нэг бол амжилтгүй байдаг, нэг бол их аж аргалгүй юм сэтгэл хангалуун биш ийм ажилтаа байх хандлага бол байна гэж судлаачд үздэг. За энэ дээр бол бас төрийн байгууллагуудаас за ер нь за төрийн гэхэлтгүй ер нь ямар ч байгууллага энийгээ сайн анзаарч за хэрүү энэ төрийн албанд ажиллаж байгаа сонирхолтой хүмүүст бол энэ үн зүйлс гэдгийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй маа. Би одоо нийтийн сонирхол үйлчлэх юм сонирхол надад байна уу? Би ер нь төрийн албанд ямар зорилгоор ажилд орж байгаа бэлээ? За орсон хойноо миний энэ дотоод үнэт зүйлс энэ төрийн албантай нийцэхгүй гэдгээ сайн бодож орохгүй бол болохгүй гэсэн санааг л энд илэрхийлж байгаа. За үн зүйлс ер нь одоо хүний шийдвэр гаргалт зан үйлд бол байнга нөлөөлж идэг учраас ялангуяа төрийн албан хаагчийн онцлогоос харахад ёс зүйтэй, ёс суртахуунтай ийм хүмүүс л төрийн албанд илүү их одоо төрийн албаны одоо эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчмыг баримталж ажиллах юм боломж бол харагдаад байгаа маа. За гэхдээ мэдээж хүн болгон бүгд одоо хүссэн үн зүйлстэй нийцсэн шийдвэрийг бол өгж гарах боломжгүй байдаг нь бол мэдээж тодорхой амьдрал дээр. За нөхцөл байдал, за тухайн удирдагч, манлайлагчийн үйлдэлүүд, за нийгмийн харилцаа холбоо, за тухайн хүнтэй холбоотой биеийн болон сэтгэл зүйн маш олон хүчин зүйлсүүд нөлөөлж идэг учраас бас дандаага
дандаа үн зүйлтэйгээ нийцсэн, дандаа зөв, дандаа одоо сайн шийдвэр гаргана гэж бас боддог ч гэсэн бас амьдрал дээр бас энэ зарим нөхцөлд бол биелэхгүй байх юм бас боломж бас харагдаад байдаг. Зарим тохиолдолд. Гэхдээ бид бол ёс зүйтэй байхыг хичээх хэрэгтэй. Өдөр тутмынхаа амьдралд аль болохоор үн зүйлсээ дагсан шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр үн зүйлсээ баримталж ажилд орох юм бол тухайн хүнд ер нь амжилттай байгаа, жаргалтай байх, сэтгэл хангалуун байх тэр боломж нь бий болж байна л гэдгийг нэлээдэн судалгааны үр дүнүүд бол харуулад байдаг. Таныг Америк нэгдсэн улсад энэ чиглэлээр мастер хамгаалсан гэж сонссон. Тэгээд шүгэл үлээгч гэж хэмбэ? Мөн шүгэл үлээх ач холбогдол нь бас юу гэдэг вэ? Та энэ асуудлыг яг өөрийн өнцгөөс ер нь юу гэж хардаг талаараа хуваалцахгүй юу? За ер нь бол шүгэл үлээгчийн тухай сүүлийн үед Монголд бас нэлээд их эрчимтэй судалгаа хийж байна. За энэ талаар бас шүгэл үлээгчийг хамгаалах хууль хүртэл бас баталгаар ер нь бол өргөн барьсан гэж дуулдчихсэн. Тэгэхээр энд бол ач холбогдол өгж байгаа нь бол илэрхий. За энэ ер нь 1970 80-аад оноос эхлээд маш их судалгааны эрчимсэн ийм сэдв байгаа. За анх бол ер нь спортоос үүдэлтэй ойлголтоо гэж үздэг шүгэл үлээгчдийг. За тоглоомын үеэр одоо алдаа гарахаар шүгэл үлээдэг. Ингээд тоглоомыг зогсоодог тийм ээ. Яг энэс үүдэлтэй гэж үздэг. За зарим эрдэмтэд бас англи эрдэмтэн жишээлбэл Антони Эванс гэж эрдэмтэн Английн цагдаа энэ гэмт хэргийг хараад шүгэл үлээсэн юм аа. За энэс бол үүдэлтэй гэж тайлбарладаг. Тэгэхээр бид нар ер нь спортоос ч бай, цагдаагаас ч бай, явнаас ч үүдэлтэй байсан бай. Яг энэ шүгэл үлээхийн цаад мөн чанарыг харж үзэх юм бол үндсэн хоёр одоо зүйлийг ажиллаж болохоор байгаа даа. Нэгдүгээрт энэ шүүлэн гэдэг маань буруу зүйл боллоо, эсвэл гэмт хэрэг боллоо гэдгийг шүүлэлж гэдэг маань бусад хүмүүс болон цагдаагт мэдээлэх юм зорилгоо яваад байгаа. За хоёрдугаарт энэ үйл явдалд хүмүүсийн анхаарлыг татж байна гэсэн санаа. Тэгэхээр ийм хоёр үндсэн гол зорилгоор анх энэ шүгэл үлээгчийн тухай ойлголт яг энэ нэр томьёо нь бол орж ирсэн байдаг. За анхны тодорхойлтыг нь бол 1970-ад оны эхийн үеэр Америк иргэний эрхийн төлөө тэмцэгч Ральф Надер гэж эрдэмтэн тодорхойлсон байдаг. За энэ шүгэл үлээгч гэдгийг нууцаар одоо төрийн нууцыг хулгайлах ч гэдэм үү, нууцаар мэдээлэх, за матаач, хов, жив, зөөдөг хүн гэдэг энэ үнүүдээс өөр юм шүү. Энэ бол альва буруу үйлдэлийг, альва ёс зүйн хууль зүйн үйлдэлийг бусдад мэдээлэх энэ хэлбэр юм а гэдгийг бол тайлбарж өгсөн байдаг. Тэгэхээр энэ шүгэл үлээгч гэдэг маань нэгдүгээр бид нар эндээс юу харах юм бэ гэхээр ер нь нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийхийг шүгэл үлээх гэж ойлгоно. За тэрнээс ш одоо хувьдаа өөрийгөө бодож юм өөрийн ашиг сонирхлыг бодсон эдийн засгийн ашиг сонирхлоо шүүхлэн гэдэг бол бас яг энэ үндсэн тодорхойлолтойгоо бол төдийл нийцэхгүй. Тэгэхээр бид нэр үндсэн гол шүүхлэгчийн санаа болвол нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхлүүлэх юм аа. Энэ бол өөрөө ёс зүйн үйлдэл, хууль зүйн үйлдэл, за авилга, гэмт хэргийг одоо мэдээлэх энэ процесс юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За ер нь олон улсад ялангуяа Америк, Австрали, за Канада, Европын холбооны улсууд бол энэ шүүхлэгчийг хамгаалах хуульд бол батлагдсан байдаг. Ингэснээрээ энэ буруу үйлдэлийг мэдээлж байгаа асуудлыг олонд мэдээлсэн хүмүүсийг аливаа одоо сөрөг үр дагавруудаас хамгаалах ийм боломжийг бий болгодог. Ер нь шүүхлүүлэн гэдэг бол маш их эрсдэлтэй иргэний зорилгыг илэрхийлсэн ийм үйлдэл байдаг. За ихэвчлэн шүүхлээсэн хүмүүсийг одоо халддаг, алиас нь халддаг, шүүхэд дууддаг, баримтжилдаг, занал хийлдэг, за зарим тохиолдолд бүр амь насанд нь хүртэл аюул учирдаг. За дахиад бас ажилд ороход хүртэл хэцүү болчиход байдаг. Тэгэхээр энэ шүүхлэн гэдэг бол маш их том иргэний зориг юм аа. За энийг нь бас хууль эрхцээ орчинд хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй за зарим тохиолдолд бас одоо Америк нэгдсэн улсаас эдийн засгаар дэмждэг. Тэгэхээр эдийн засгаар хүртэл дэмжиж энэ хүмүүс тэр шүүхлэх зориг нь өгөхгүй бол ерөнхийдөө шүүхлүүлэн гэдэг бол маш том эрсдлэг дагуулдаг учраас тэр олон хүмүүс шүүхлүүлээд байдаг юм аа. За ялангуяа одоо Монгол улсын хувьд бол ер нь энэ бусдыгаа одоо мэдээлэгч, матаач, хов зөөгч гэсэн энэ утгаар бас ер нь хараад ах ийм хандлага харагдаад байдаг. За одоо бол бид нар аль болохоор зөв талаас нь харж энийг альва буруу үйлдэлийг мэдээлэх юм боломж юм аа. Ер нь юу болохгүй зүйлийг бол ер нь байгууллагын дотор байгаа хүмүүс хамгийн сайн мэдчихэдэг. Дээрээс нь баримттайгаар одоо гэрчтэйгээр мэдж байгаа хүн бол яг тэр байгууллага дотор хөвчлэн байдаг. Тэгэхээр энэ байгууллага дотор байгаа хүмүүс маань ядаж байгууллага доторх болохгүй зүйлээ хууль бус ёс зүйн зүйлүүдийг мэдээлэх хэрэгтэй. Зохих газар нь хэлэх хэрэгтэй. Ингэжээж эн чинь
дотооддоо одоо асуудлыг шийдэх юм боломж гарч ирдэг. За гэхдээ ер нь олон улсын түвшинд бол шууд одоо байгууллага дотор байгаа болохгүй зүйлийг бүгднийг одоо олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгсэл тавиад ч юм уу, сошиалор ч юм уу ийм одоо мэдээлэл засахыг бол дэмждэггүй. Яагаад гэвэл эхлээд энэ асуудлуудыг бол байгууллага дотроо шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар өмнө ярьсангийн төрийн албаны ч юм уу, бус ер нь ямар ч байгууллага нэр хүнд гэдэг бол маш чухал зүйл байдаг. Тэгэхээр одоо бүх жижиг одоо асуудлыг бүгдийг нь одоо байгууллагаас гадна гаргаж тавина гэдэг бол эргээд байгууллагатай маш хохиролтой байдаг учраас аль болохоор асуудлуудыг дотооддоо шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Үнэхээр дотоод байгаа удирдлага энэ асуудлыг шийдэж чадахгүй ч байт юм уу, эсвэл шийдэх хүсэлгүй байгаа тохиолдолд энэ шүгэл үлээх гэсэн үндсэн гол үйлдэлийг хийх ёстой маа. Өөрөөр хэлбэл барилгалтай тэмцэх газар ч юм уу, эсвэл олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгсэл юм уу, одоо минь мэдээллийг цааш нь өгөх юм одоо үндсэл нь бий болж байгаа юм. Тэрнээс биш юу одоо бүх банк мэдээллийг, төрийн албаны банк мэдээллийг одоо хэвлээл, зургийг аваад олон нийтийн шүлжээнд тавина гэдэг маань эргээд өөрөө төрийн албанд маш том одоо нэр хүндэд төрийн албан хаагчдад ч гэсэн хохиролтой байдаг юм аа. Тэгэхээр шүүгдлэгчийг бол бид маш их зөвөр ойлгох хэрэгтэй. За ялангуяа Америк нэгдсэн улсад бол энэ тал дээр эдийн засгийн дэмжлэг бол бас үзүүлдэг. Тэгэхээр хэрв шүүглүүлэгчийн одоо мэдээлэл нь нэхэмжлэл үүсээд одоо тухайн байгууллага нь зардал хохирлоо нөхөхын төлтөн тохиолдолд эндээс нь магадгүй 15-аас 30% ч юм уу ингээд шагналаар буцааж авдаг ийм одоо сэтэлжүүлэх юм уу одоо идэвхжүүлэлтийн хэлбэр хүртэл Америк нэгдсэн улсад байдаг. За гэхдээ ингэж эдийн засгаар сэтэлжүүлэхээс өмнө бол ерөнхийдөө хүмүүсийн ухамсарт шүгэл хүлээн гэдэг бол иргэний үүрэг юм аа. Иргэний одоо эрхээ эдлэх, иргэний үүргээ хүлээх ийм боломж юм аа гэдгийг бол ойлгох юм сэтгэлгээ суухгүйгээр шууд эдийн засгийн бас урамшууллыг бий болгох юм бас тийм тохиомжтой биш ээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бид нарт хамгийн эхний хийх ёстой алхам бол энэ зөв ойлголтыг хүмүүст өгөх хэрэгтэй. Энэ бол яс зүгөө хууль бус буруу үйлдэлийг мэдээлж байгаа үйлдэл юм аа. Энэ бол олон нийтийн эрх ашигын төлөө юм аа гэдгийг л ихсэн ойлгуулж хүмүүсийг зоригжуулах ийм боломжийг хангах. За тэгээ мэдээж энийг бас хууль эрх зүйн орчинд хамгаалах, хуулийг батлуулахснараа энэ маань илүү их хамгаалалттай болох юм боломжтой л да. За дараагийн асуултаа асууя. Монгол улсад ёс зүйн талаар судалгаа хэр хийгдсэн гэж та харддаг вэ? За ёс зүйн талаарх судалгаа ялангуяа одоо бизнесийн ёс зүй гэдгээр бол ёс зүйгээр мэдээж маш их судалгаанууд байгаа. За багшийн судалдаг сэдв бол яг төрийн албан хаагчийн ёс зүй байдаг учраас төрийн албан хаагчийн ёс зүйн сэдвэр бол судалгаанд бол харьцангуй хийгдсэн байдаг. За олон докторууд бас энэ төрийн албан хаагчийн ёс зүйн сэдвтэй холбоотойгоор докторчлал хамгаалсан байдаг. За удирдлагын актын энэ чиглэлээр бас дагнаж маш их судалгаа хийдэг байгаа. За сүүлийн үед бол ялгалтай тэмцэх газраас бас ёс зүйг сайжруулах сургалтууд хийж, сургалтынхаа өрөөндөөс маш их судалгаа явуулж байгаа. За зөвхөн одоо төрийн албан хаагч гэхгүй бас ялгалтай тэмцэх газраас хүүхдүүдийн шудраг байдлын судалгааг хүртэл бас хийдэг. Тэгэхээр энэ бол шууд одоо шудраг байдал гэхээр ер нь бол ёс зүйн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр судалгаанууд бол маш сайн хийгдэж байгаа. Хамгийн гол нь энийг одоо системтэйгээр яг шинжилгээ ухааны үндэстэйгээр судалгаа хийгээд үр дүнгийн маш сайн танилцуулж байгаа нь бол миний хувьд бол одоо удирдлагын актын ялгалтай тэмцэх газар 2 бол олон нийтэд энэ талаар нэлээд их ажил хийж байгаа. За Монгол улсын ер нь одоо судалгаа бол илүү сайн судалгааны Монгол улсын сургууль манайд судалгааны сургууль болох зорилттой байгаа учраас бас энэ тал дээр бас судалгаа хийхэд бас нэлээд их дэмжлэг үзүүлж эхэлж байгаа. Тэгэхээр судалгаа бол их байгаа. Гэхдээ судалгаа хангалттай гэсэн үг биш. Бид цаашид маш их судалгаа хийх хэрэгтэй. За магадгүй шинээр энэ бий болж байгаа шүүхлэлэгчийн талаарх ойлголтууд, за үн зүйлсийн талаарх ойлголтууд, за Монгол улсын төрийн албан хаагчийн ёс зүйн сургалт төлөвлөгөөтэй холбоотой ёс зүйн манлайлал гэх мэт маш олон сэдвээр судалгаа хийх бол шаардлага бол мэдээж байгаа. За тэгэхээр таны зүгээс төрийн албаны ёс зүй өндөр хөгжсөн ямар улсыг онцлох вэ? Бидний бас өөрсдөө суулгах, суралцаж авах жишээ юу байж болох вэ? За ер нь төрийн албан хаагчийн ёс зүйн хичээлийг зааж байхад бидний одоо суур материалууд, за үлгэр жишээ авах ус одоо улс орнуудын мэдээж туршлагыг бол бид нар заадаг. Тэгэхээр эндээс ер нь Герман улс, Их Британи, Сингапур, Америк нэгдсэн улс гэх мэт энэ улсуудаас бол маш их
жишээнүүдийг бид нэр авдаг. За Америк нэгдсэн улс гэхэд бол нэлээд их одоо хууль зүйн орчинд бол маш их даваа талууд бусад орнуудад үлгэр жишг болох олон хуулиудыг баталсан байдаг. За жишээлбэл шүүлтлэгчийн хууль гэхэд л одоо бүр 1863 оноос эхлээл энэ ер нь альва буруу үйлдэлийг илрүүлсэн хүмүүст энэ эдийн засгийн урамшуул олох энэ ойлголтуудыг хүртэл баталсан байдаг. За ёс зүйн тухай хууль нь 1978 онд батлагдсан байдаг. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол хууль эрх зүйн хүрээнд бол нэлээд их үлгэр жишээ авахар орон байдаг. Герман улсын хувьд бол бас нэлээд их жишээ авд юм аа. Герман улс нь ер нь төрийн аль багчд нь бол барагтай л бол ер нь ёс зүйн хууль бус үйлдэл хийхгүй ийм одоо төрийн аль багчдын жишээнд ордог маш их олон улсад нэр хүндтэй. За сүүлийн үед Сингапурыг бас нэлээд судалж байна. За Сингапур улсын хувьд бол ер нь үнд зүйс ёс зүйтэй байх гэдгийг бол маш их чухалчилж үздэг ийм улс орн байгаа. За 21-р зуунд оюутан залуусын баримтлах ёстой үнд зүйсийг хүртэл Сингапур улс маань одоо баталсан байгаа. Өөрөөр хэлбэл боловсролынхаа яамнаас 21-р зуунд Монгол улс Сингапур улсын оюутнууд залуучууд ямар үнд зүйстэй байх ёстой бэ гэдгийг хүртэл боловсролын яамнаасаа батлаад энийгээ боловсролынхаа сургалтын хөтөлбөртөд оруулаад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна гэхээр ер нь ёс зүйтэй байхыг бол Сингапур бүр багаас нь хүүхдүүдэд олгох юм байна гэсэн санааг эндээс харж болно. За 21-р зууны энэ оюутнуудад эзэмших чадвар үнд зүйстэй бол жишээлбэл хүндлэл, хариуцлага, уян хатан чанар, за шударга байх, инэрэнгүү байх, ив итэй байх гэсэн ийм одоо үндсэн үнд зүйсүүдийг боловсролынхаа үнд зүйсээр тодорхойлсон байгаа. Тэгэхээр энд болоод бид нар юу харах ёстой мэ гэхээр бүр багаас нь хүүхдүүдийг цэцэрлэгээс нь одоо ерөнхий боловсролын сургуулиас нь эхэлж үнд зүйсийг олгодог юм байна гэдгийг бол харж болно. За Германд бас яг багаас нь эхэлж ингэж олгодгийг хардаг. Ер нь нийтийн хэмж, нийтийн хөрөнгөд аригтай, гамтай байх. За ер нь хүний хувийн асуудалд оролцохгүй байх, тодорхой хэмжээний зай барих, за хүнийг хүндлэх, хариуцлагатай байх, иргэнийхээ үргийг биелүүлэх гэх мэт маш олон ойлголтуудыг үнд зүйсийг бол хүүхдүүдэд багаас нь суулгаж өгдөг. Тэгэхээр ёс зүй гэдэг бол хүнд гинт төлөвшдөг, гинт бий болдог ийм зүйл бол биш ээ. Маш удаан хугацаанд гэр бүлээс нүүдэлтэй, за боловсрал, за зан заншил, шашин гэхэд маш олон зүйлс нөлөөлдөг ийм чухал зүйлс учраас ялангуяа боловсролын системд бол багаас нь хүүхдүүдэд энэ үнд зүйлс, ёс зүйн тухай ойлголтуудыг суулгах бол зайлшгүй шаардлага бол харагдаж байгаа. За тэгэхээр товчхон хэлэхэд бол Герман, Их Британи, Америк, за Сингапур улсуудын жишээг бол түлхүү ер нь ёс зүйн хичээлээр зааж ярьдаг байгаа. За Серпа подкастын маань энэ удаагийн дугаарын зочноор олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн нийтийн удирдлагын техникийн багш Хатагтай Мегмар өргөдөн оролцож мэргэжлийн ёс зүй сэдвийн хүрээнд ярилцлага өргөнүүллээ. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил үст өндрөөс өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа их орчлоо. Та бүхний цаашдын бас энэ хийж байгаа зүйлд амжилт хүсье. Энэ бол олон хүнд бас хэрэгтэй сайхан зүйл хийж байгаад баярлалаа. За танаас танд баярлалаа. Амжилт хүсье.